Сайн уу хөөрхнүүдээ. За өнөөдрийн мейкап бодолтоор доёо мейкапыг туршиж үзнэ. За бичлэг рүүгээ явцгаая. За хамгийн түрүүнд хэдүүлээ нарныхаа тосыг түрхэх хэрэгтэй. За мэдээж хэрэг нарны тас түрхэхээс өмнө арьсаа маш сайн чийгшүүлсэн байх хэрэгтэй. За дараа нь нарны тосны дараа нь base primer-а түрхсэн. За тэгээд өөрийнхөө хэрэгэлдэг фаундейшн түрхэж гин. Эхлээд гарн дээр авч агаад түрхвэл илүү сайн тогтод сайтай, нэлийн тархалттай. Нэг газар бүгднүүд байхгүй. За спонж маань мэдээж хэрэг зөөлхөн байх хэрэгтэй. Хатуу спонжтой байвал тэрийг гоё бусаар чийгшүүлээд тэгж тарааж өгвөл илүү гоё чиглэг гоё болно. За тэгээд дараа нь сүүдрээ тавьж өгч байна. Өөрийнхөө зүгээр л тавьдаг сүүдрээ тавьж өгсөн байгаа. Дараа сүүдрээ уусгасны дараа хэдүүлээ жоохон ягаан өнгөөр хацраа өнгөлж байна. Хацраа өнгөлөхдөө мэдээж хэрэг нүднийхээ доод хэсэгт өнгөлж өгөхгүй хацарныхаа бомгор хэсэгт нэлээд тавьж өгсөн байгаа. За тэгээд хөмсгөө хэдүүлээ буудаад самнаад. За би хөмсгөө бас хүрээлсэн байгаа. Цэвэрлэгээрээ цэвэрлсэн. За тэгээд блаш маань нэмж өгж гин. Нүдээ тэнэгтээ нүднийхээ суур өнгийг болохоор бүдэг ягаанаар суурийг тавьж өгөөд дараа нь бага зэргийн тод ягаан өнгөөр нүднийхээ зөвхний артлын хэсгийг нь будаж өгж байна. За тэр ягаан өнгийн тэнэрээ үргэлжлүүлээд нүднийхээ доотлын хэсгийн доод зөвхний сормостой хэсгийг нь будаад артлын хэсгийг нь будаад за тэгээд доотлын хэсгийг нь бас будаж өгч байна. Сүдэрлэж өгч байгаа. Тэгэхээр илүү доотлын зөвхөн бомгор болж харагдана. За цагаан өнгийн тэнээд дээд болон доод зохио бас будаж өгч байна. Нэг урдлын хэсгээс гол хүртэл дээдлийн зөвхөн дээр болохоор яг голтон цагаан тэнэрээ тавьж өгсөн байгаа. Харандаан контроор болохоор нүднийхээ сүүл хэсгийг будаж өгч байна. Давхар хар тэнэрээ тэр будсан тэр харандааныхаа контроо давхарлаж будаад илүү тийм тогтод сайтай болгож өгч байна. Тэгснээр нүд маань гоё том харагдана. Илүү цоглог харагдана. За тэгээд нунтаг паудра өөрөөрөө бас нэлээд хүйтэн нэлээд сайн тарааж өгөөд за хэдүүлээ оруулаа бомбойлгож боднаа. Илүү оруулаа хүрээлэх маягаар хэлбэр гаргаж будаж өгч байна. Зя дараа нь хүрээлсэн хэсгийг багсаараа сайхан тараагаад өгнө. За нэлийн бүдэгхэн болтон тараагаад ардаас нь өнгөгүй глоссоор түрхэж өгч байна. Тэгээд сармуусаа наачихсан байна.
За ингээд өнөөдрийн бодолд тууслаа. Үзэнд баярлалаа. Баяртай.